Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 403 дугаар анги. Parafound-ийн 5 дугаар төвшин. Сүн цуглаан өндөрлөлөө. Өндөрлөхдөө бүр хэнийч толгойд төсөөлөгдөөгүйгээр өндөрлсөн юм. Сүн цуглаанд 9 нутгийн хамгийн годсуут залуу үеийнхэн оролцсон ба сүн цуглаан дууссаны дараа Зээлийн Чүфэнд сэтгэлээ илчилж өндөрлсөн юм. Гэвч уулын агуйд нуугдаж байгаа Чүфэн энэ бүхнийг мэдээгүй. Хэдэн өдрийн тамлалтын дараа хориотой бэлтгэлийн сөрөг нөлөөч намдаж Чүфэний бие тэнхэрч эхэллээ. Тэгээд тэр зогсолтгүй Parafound бэлтгэлээ боловсруулж эхэлсэн юм. Чүфэн гадаах ертөнцид юу болж байгааг мэдэхгүй ч гэлээ нэгдсэн долоон бүлгэм түүнийг зүгээр өнгөрөөхгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Ийм хэцүү үед Чүфэнд найдах хүн байхгүй учраас хүчээл нэмэх хэрэгтэй. 1,50,000 ширхэг Parafound бэлтгэл түүнийг ямар төвшөнд аваачихыг тэр өөрөө ч мэдэхгүй байлаа. Түүний дантянд байгаа тэнгэрийн цахилгаан дэндүү ховдог. Төвшин ахих бүрт дараагийн төвшөнд орох шаардлага нь хэд дахин ихсдэг. Новшгич, та нар дэндүү их идэх юм а? Надад юм үлдээх нь үү? 1,50,000 ширхэг Parafound бэлтгэлээр хооллоод байхад хоёрхан төвшин ахиулж байгаа мó? Parafound-ийн 6 дугаар төвшөнд ч орж чадсангүй штэ. Би одоо та нарыг юугаар хооллох юм? Чүфэн 2 өдрийн турш Parafound бэлтгэлүүдээ боловсруулсны эцэст агуугаар нэг энергийн давлгааллаа. Гэсэн ч Чүфэн доромжхон байв. 1,50,000 ширхэг Parafound бэлтгэл түүний хүчийг суг нэмэхгүйг тэр мэдэж байсан ч гэлээ. Ядаж Parafound-ийн 7 дугаар төвшөнд оруулж цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч болгох байх гэж найдаж байсан. Тэгэхгүй магихэд ядаж Parafound-ийн 6 дугаар төвшөнд орох байх гэж бодож байсан юм. Гэтэл түүний төсөөлснөөр болсонгүй. Чүфэний дантян дотор маш их хэмжээний Parafound энерги хоримтлагдсан байсан ч гэлээ Parafound-ийн 6 дугаар төвшөнд ороход хуруун чинээл дутуу байв. Чүфэн, бүх зүйлд давуу тал байвал сул тал байдаг юм. Чи төвшин ахих бүрт илүү их энерги шаардаж байгаа ч гэлээ хангалттай давуу талтай болж байгаа шүү дээ. Бодоод үзтээ. 9 нутагт чиний үеийн чамайг дийлэх хүүхэд байгаа гэж юу? Чи үеийнхэн дундаа дийлдэшхүүгээс гадна элит зэвсэгтэй болчихсон. Чи Parafound-ийн 5 дугаар төвшинч гэлээ жинхэнэ тулааны хүч чинь тэнгэрийн төвшнийхээс дутхгүй. Чи тэнгэрийн төвшний хүнийг дийлэхгүй ч гэлээ ялагдахгүй үсттэй. Энгийн хүмүүс Parafound төвшөнд байхдаа яаж ч хичээгээд тэнгэрийн төвшний хүнтэй тулалдаж чадахгүй. Энэ бол чиний давуу тал. Энэ бол чиний хүч чадал. Гомдлох хэрэг огт байхгүй. Нөөц баялагын хувьд тэгтлээ их готрох хэрэггүй. Орчлон ертөнц маш том. 9 нутаг бол ердөөл мөсөн уулын оргил гэсэн үг. Тэнгэрийн цаана тэнгэр байдаг гэдгийг мартаж болохгүй. Чамд хичнээн их нөөц баялаг хэрэг болсон ч тэднийг олж болох газар байж л таараа. Энэ ертөнцид тулааны хүч нэмдэг нь ганц Parafound бэлтгэл, тэнгэрийн бэлтгэл биш. Тэнгэр газрын хооронд тулааны хүч нэмдэг тоо томшгүй олон зүйлс оршдог. Зарим онцгой мангаслаг араатны мах цус хүртэл тулааны хүчийг нэмдэг. Миний хэлэх гээд байгаа зүйл бол ямар ч нөөц баялаг чамд олдох болно гэж Эги санууллаа. Эги, битгий санаа зов. Би сэтгэлээр унаагүй. Зүгээр л уураа гаргахыг хүссэн юм. Бүхэл бүтэн 1,50,000 ширхэг Parafound бэлтгэл шүү дээ. Гэж Чүфэн инэн хэлв. Эги түүнийг сэтгэлээр уншихвэ гэж санаа зовж байгааг Чүфэн сайн мэдэж байсан юм. Хэдэн ч хоног хоол идсэнгүй. Явж юм олж идэнгээ юу болж байгааг судлаа. Зээлийн намайг хайж байгаа ч юм бэлүү? Тэр охин намайг хайж иртэл цэн нутгаас явахгүй хүлээж байхаас. Үгээ хэлж байхдаа Чүфэн харцардын хувцас гаргаж ирээд норхой малгай өмсөн нүрээ далдлаад агуугаас гарлаа. Чүфэний агаар дээр алхах хурд дэндүү хурдан байсан болохоор нэг удалгүй дэм буудал олж харав.
Тэр дэм буудал эзгүй талд байсан ч гэлээ баярлал нь дажгүй байлаа. Ойр ойрхон хүмүүс орж буудаллах нь хоол, мэдээлэл хоёр олоход тохирсон газар байв. Чүфэн ч зайдуу газардаад тэдний зүг алхлаа. Дэм буудалд орсныхон дараа нэг хоосон ширээ олж суулаа. Гэхдээ толгоогоо өндийлгэн хараад тэр өөрийн ирэхгүй гайхширсан юм. Учир нь дэм буудлын ханаар дүүрэн эрен сурвалжлах хуудас байсан ба бүгд түүний зураг байсан юм. Чүфэнийг амьдаар нь барьж асуура сүнс сүхийг авч ирэх юм бол 1 сая парафаунд бэлтэмлэр шагнана. Чүфэнийг алаад асуура сүнс сүхийг авч ирэх юм бол 900 мянган ширхэг парафаунд бэлтэмлэр шагнана. Чүфэний байршлын талаар мэдээлэл өгвөл 10,000 ширхэг парафаунд бэлтэмлэр шагнана. Чүфэний талаар өгсөн мэдээллийн дагуу түүнийг барих юм бол нэмж 100,000 ширхэг парафаунд бэлтэмлэр шагнана. Шагналыг Жеовг, Юнган сургууль, Галт бурхан сургууль, Нуугдмал цагаан бүлгэм, эрх чөлөөт хөндөй, Элдний бурхан хөндөй өгөх болно. Тэр эрен сурвалжлах хуудсуудыг харсан Чүфэн битүүхэн ингэж хэллээ. Яасан өгөөмөр шагналтай юм. Тэд нар овоо хөрөнгөтэй бололтой. Миний лөөвөрдсөн 1 сая 50,000 ширхэг парафаунд бэлтмэл тэмчих гарц хохирол учруулаагүй юм шиг байна. Дөнгөж 1 сая ширхэг парафаунд бэлтмэл шүү дээ. Чиний асуура сүнс сүхэнд эрдэнэс байхгүй байсан ч асуура сүнс сүх дангаараа 1 саяас хол давна. Энгийн элит зэвсэг хүртэл үнэлж баршгүй үнд цэнтэй байхад чиний шиг эзнээ сонгодог элит зэвсэг ямар байх нь тодорхой штэ гэж Эги хэлв. Тийм шүү. Гэхдээ энэ шагнал миний сонирхлыг хүртэл татаж байна гэж Чүфэн хэллээ. Учир нь энэ шагналын сангаас болж олон хүн түүний хойноос мөшгөн гэдгийг тэр сайн мэдэж байсан юм. Эрен сурвалжлах хуудас дээр түүнийг парафаундын 3 дугаар төвшин гэсэн болохоор шүү дээ. Парафаундын 3 дугаар төвшин бол 9 нутагт тэмч сүртэй зүйл биш. Түүнээс хүчрэхэг тоо томшгүй олон хүмүүс байгаа. Тиймээс олон хүн Чүфэний араас ангуучлах болно. Одоогийн Чүфэн ястай л хаданд хавчигдсан халиуны зулцах шиг болсон байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 404 дугаар анги. Үлгэр яригч халзан ир. За энэ талаар бодоод яах вэ? Үл таних хүмүүс битгий хэл 6 бүлгмийн ахлагч нарч намайг одоо барьж чадахгүй. Чүфэн нэмсэглэн бодлоо. Шимпэн шиг хүн биш л бол түүнийг яаж чадахгүй. Дараагаар нь тэр чангаар орлов. Үйлчлэгч, сайн дарс сайхан махави. За очлоо. Дэм буудлын үйлчлэгч ч цаг алдалгүй ширээг нь хоолоор дүүргэлээ. Иймэрхүү газар олон төрлийн хоол хийдгүү ба ихэнхдээ хэдэн ногоо болон том мах аяг дүүрэн дарсал байдаг ч гэлээ амт гэж ванли. Хоржигнан дуугарах Чүфэний ходоодонд ийм л хоол хамгийн хэрэгтэй байсан юм. Үйлчлэгч, хамгийн сайн дарс хоолоо аваад ир. Өнөөдөр би 2 андыгаа дайлах гэж байна. Чүфэнийг хоолоо идэж байхад 3 том биетэй залуус орж ирлээ. Тэдний цээж хэсэг нүцгэн байсан ба зангирсан булчинлаг харагдаж байв. Тэднийг ганц хараад л сайн хүмүүс биш, харин уулын дээрэмчин байх гэж бодохоор байлаа. Тэр 3-ыг орж ирэхийг харсан үйлчлэгчийн царайж цонхив. Тэднийг харсан олон үйлчлүүлэгчид хүртэл тэдний уурыг хөргөхгүй гэхээс айж байсан юм. Тэд ч захирангуй гэгч нь 20 хүний ширээн дээр ирж суугаад хоол идэж байсан олон үйлчлүүлэгчдийн 5 туухыг эвдэв. Чүфэн тэднэрүү ганц ширтээдэл дөнгөж 30 гарч яваа ба үүслийн оргил төвшин гэдгийг олж тогтоосон юм. Иймэрхүү хүмүүсээс бусад хүмүүс айхч гэлээ. Чүфэн бол тэднийг тоохчгүй. Тийм ч учраас тэр юу ч болоогүй мэт хоолоо идэж байлаа. Том аха, 3 дугаар аха. Та хоёр мэдээ сонссон уу? Алдарт тосгоны зохион байгуулсан суйн цуглаан өндөрлжгсөн гэсэн.
Сонссон. Сүүн цуглаан амжилттай болж алдарт тосгонч шилдэг сурагчтай ертөнцийн сүнс бүлгмийн шүү зонгио болон Жеовгийн ирээдүйн ахлагч Жи Цэмминтэй гэрлүүлчихсэн гэж том биетэй бараан арьстай залуу чангаар хэллээ. Бэж бас сонссон. ертөнцийн сүнс бүлгэм Жеовг 2 9 нутгийн хамгийн хүчирхэг 2 бүлгэм Жан эзэнт хүрэн хүртэл тэднийг дэмждэг. Тэр 2 бүлгэмтэй сүү тавина гэдэг алдар тосхны байр суурь маш бат бөх болсон гэсэн үг. ертөнцийн сүнс бүлгэм Жеовг 2-ыг тооцохгүйгээр алдар тосхон хамгийн хүчирхэг бүлгэм болох байх. Та хоёрын наадах чинь огтхон шинэ мэдээ биш байна гэж тэдний дунд сууж байсан том биетэй халзан залуу бардам гэгч нь хэллээ. Томаха, та шинэ мэдээ сонссон юм уу гэж нөгөө хоёр ч асуув. Мэдээч шүү дээ. Манай овгийн жаал сүйн цуглаанд оролцсон болохоор тэр болсон бүх зүйлсийг мэднэ гэж том биетэй халзан цээжэд элдэн хэлв. Энэ талаар ярих үед түүний нүүр бахархлаар дүүрсэн юм. Томаха, хурдан хэллээ. Яг юу болсон юм? Түүний үгийг сонссон нөгөө хоёр том биетэй залуус ч догдлон асуулаа. Яг энэ үед дэм буудалд байсан хүн бүрэл өөрийн ярихгүй тэр том биетэй халзан ирлүү ширтэв. Ёс тойлох хэрэгт дурлна гэдэг нь болж байлаа. Сүүн цуглаан бол Цэн нутгийн хамгийн том арга хэмжээ болсон учраас тэр шүү дээ. Тэднийг харсан халзан ирж бардам гэгч нь ширээгээд элсээд ингэж хэллээ. Өнөөдөр би та нарт сүүн цуглааны талаарх мэдэхгүй зүйлийг чинь ярьж өгье. Та нар тэр хүнийг мэднэ үсттэй гэд халзан ир Чүфэний эрен сурвалжлах хуудас руу заалаа. Мэдээч шүү дээ. Тэр бол сүүн цуглаанд оролцсон Чүфэн гэдэг нусгай. Гэхдээ тэр дэндүү хорон санаа гаргаж олон бүлгмийн настангуудын сайхан сэтгэлийг далимдуулан тэднийг хордуулж алсан. Дараа нь тэр бүлгмүүдийн хамтдаа олсон элит зэвсгийг хулгайлсан. Тэр элит зэвсгийн нэр нь хүртэл сүрлэг. Асуура сүнс сүх гэсэн байх шүү гэж бараан арьстай залуу хэллээ. Наадах чинь худлаа мэдээ. Миний үеэлийн хэлснээр бол Чүфэн огтхон ч муу хүн биш. Харин ч эсэргээр тэдний амийг аварсан гэсэн гэж халзан ирхэлв. Үний юм уу? Чүфэн дөнгөж парафаундын 3 дугаар төвшин байж танай парафаундын 6 дугаар төвшний үеэлийг аварсан гэж юу? Гэж нөгөө хоёр том биетэй залуус эргэлзэн асуулаа. Тэр тусмаа Чүфэн гайхмаар байгаа юм. Миний үеэл үргэлж өнгөрч гайхуулж явдаг. Гэхдээ тэр Чүфэний талаар дурдах болгондоо биширсэн аятай ярьдаг. Чүфэн дөнгөж парафаундын 3 дугаар төвшин байж парафаундын 9 дугаар төвшний хүмүүсийг ялах чадaltaй гэсэн. Төвний тулааны чадвар маш ер бусын гэнлээ. Мянган мангас уул руу явсан хүмүүс бүгд баригдаж газар доор хоортонд хоригдсон гэсэн. Маш хүчирхэг тулааны мастер ирж тэднийг аварсан ч гэлээ аюул тэднийг гэцсэрэл байж. Тэр ер бусын тулааны мастер хаа мангастай тулдаж байхад уул тэр чигтээ дөргиж нурах шахсан гэсэн. Хүн бүрэл өхөл амьдралын зааг дээр алхаж байхад Чүфэн тэднийг удирдах уулнаас гаргасан. Чүфэн байгаагүй бол тэд хэдээд ч өхөж болох байсан гэсэн гэж том халзан ирхэллээ. Чүфэн тийм мундаг юм уу? Дөнгөж 16 настай гэсэн биз дээ. Халзан ирийн үгийг сонссон хүмүүс хагас итгэж хагас эргэлзэж байв. Дэм буудалд байсан бүх хүмүүс л аяга савхаа ширээн дээрээ тавиад түүний яриаг шимтэн сонсож байлаа. Бүгд үнэн. Жеовгийн ирээдүйн ахлагч Жи Цэммин хүртэл түүнтэй маргалдаад халз тулаан хийсэн гэсэн. Шудраг байх үүднээс Жи Цэммин тулааны төвшингээ парафаундын 3 болгож Чүфэнтэй тулалдсан. Яасан гэж бодож байна? Тулаанд хэн ялсан гэж бодож байна? Гэж том халзан ир албаар асуулаа. Бодох хэрэг байна уу? Мэдээж Жи Цэммин ялсан биз? Тийм ээ. Жи Цэммин бол 9 нутгийн залуу үеийнхнээс хамгийн хүчтэй. Дээрээс нь түүнд элит зэвсэг хүртэл байдаг. Чүфэн яаж түүнийг ялах юм бэ? Тийм шүү. Жи Цэммин бол тэнгэр газрыг алгаараач нураах чадaltaй. Гэж цугласан олон Жи Цэмминийг домог мэт магтан хариуллаа.
Та нарын сонссон зүйлс бол ердөө л цуурхал. Жэцэмийн тийм хүчрэх гэж үү? Та нар өөрсдийнхөө нүдээр харсан юм уу? Гэж том халдсан ир ууртай гэгч нь хашгираад ширээгээ нүдлээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.